Ой-ой-ой. Всем привет! Сайн байцгаана үзэгчдээ. MyTube нэвтрүүлэг маань эхэлж байна. MyTube нэвтрүүлгээр та бүхэндээ сонирхолтой бичлэгүүдийг үзүүлдэг байгаа. Та бүхэн MyTube нэвтрүүлэг сонирхолтой бичлэгүүдэд эргүүлэх боломжтой боллоо. Хэрвээ тэгэх юм бол та бүхэн Mongolian Funny видео уралдаанд оролцох боломжтой. Нэг хүн хэдэн ч бичлэг эргүүлж болно. Харин ялагч нь маш өндөр шагнал авах болно. Хэрвээ та бүхэн MyTube нэвтрүүлгээс үзээгүй дугаар байх юм бол хажууд гарч байгаа хаяг руу ороод MyTube нэвтрүүлгийн бүх дугаарыг шилж үзэх боломжтой. Бог хүн дурлахаараа ямар үйлдэл гаргадаг гэж бодож байна. Долоод өг. Үгүй ээ. Тэгвэл эврээ бэлгэлдэг. Үгүй. Таахгүй л дээ. Эсрэгээр Бог хүн дурлахаараа араас нь хөөж илддэг. Сонин богоц. Одоо үзүүлэх бичлэгэн дээр нэгэн Бог хүнд дурлсан уу эсвэл орон орсондоо болоод араас нь хүүгээд байгаа юм болоо. Ямар ч ихсэн дурлсан гэхэд арай ширүүнээр л хайр дурлалаа илэрхийлж байна л да. Энэ буг уул нь эр буг байна да. Тэгээд яагаад эрэгтэй хүнд дурлсан юм бол? Сони. Ижил хөөстөн буг нь болоо. Эсрэгээр энэ буг маш хартаа буг гэж болох юм. Тэгвэл өөрийнхөө эхнэрийг энэ залуутай хардаад энэ залууг араас нэгж хөөж байгаа юм л та. Байж болох юм. He was hyped up for the rutting season. He was just walking along the path. He stopped, like, obviously because he thought the stag was going to cross the path, but the stag took his choice and went after the bloke instead of the other stags. Just shouted help, help, but you couldn't go over and help him because the stag was just too hyped up. Nobody could get close to the bloke to help. So when the bloke went up the tree, I dialed 101 and phoned the police for help. Бог урамдна гэж ярьдаг. Бог уурлахаараа урамддаг юм болов. Би нэр урамдах муу юм болов эсвэл мөөрөх юм болов. Би сайн хэлж мэдэхгүй байна л да. Ямар ч үс энэ Бог үнэхээр их уурлал нь харагдаж байна. Тэгэхээр энэ залуу энэ бугуй уурыг яаж хүргэсэн байж болох вэ? Захгүй л үү. Аз утгад энэ хоёрын дунд хашлагтай мод цаад болж байна. Тэгээгүй бол энэ буг энэ хүнээс хариугаа авч ижил салахаар байна. Амир гэж бид хүн ярьдаг. Магадгүй энэ амир гэдэг үг маань өгүүлбэрт орохоор маш их хүч оруулдаг баг л та. Тэгвэл одоо та бүхэндээ нэгэн амар бичлэгийг үзүүлье. Энэ бичлэгэн дээр Орсын нэгэн амар эмгэн гудамжинд суугаад хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийг үнэхээр амар харааж зүгхэх болно. Үнэхээр аимшигтай. Вперед! Сдохни! Ты покойники! Пидорасы! И все сдохни! И все не специально! И все покойники! Хуесос ты! Пидорасы! Вы что? Яаж уурлахаар ингэж эргэн тойрныхонтой халтаа уурж хараадаг байна. Ерөөсөө ойлгохгүй. Эмэгтэй хүн бүр хөвшөрхөөр энэ эмгэн шиг болдог гэвэл бурхан минь төсөөлөхөд биш үү? Мэрлийн монороо ямар азар эрт өнгөрсөн юм бэ те? Тэгэхээр бодоод үзээ л та. Энэ эмэгтэй үнэхээр сайн эмэгтэй. Харин хөвшөрхөөр ээч ямар амир. Тэгэхээр би нэг юм үзээд алтлаа л та. Энэ эмэнийг яг юу гэж орилоод байгаа та бүхэн сонирн байж магадгүй л дээ. Тэгэж удаад би орчуулахыг хичээлээ. Яг хөө энэ эмэгний орилж байгаа нь тийм ойлгомжтой сонсогдохгүй байгаа юм л да. Гэхдээ
Гэхдээ зарим нэг амар өгнүүдийг жоохон зөөлрүүлж та бүхэнд хүргэе гэж бодлоо. Уул нь ингэ хэрэггүй л байх л та. Гэхдээ бага насны хүүхдүүд байвал жоохон хоошоо эсвэл нөгөө өрөөндө түр орчиж бас болох юм. Что нахуй? Туда нахуй! Эйго! Пошел нахуй! Пидор! Когда ты сдохнешь? Спокойно! Что ты только пидорас! Что? Пидорас! Я убью! Пидорас! Что? Ты спокойненький! Пидорасы! Вы все сдохнете! Изменит пидорами! Я такой! Хуесос ты! Вы что? Спокойненько, звони, козел! Спокойненько! Яаж энэ хүний толгойд ийм амар өгнөд багтаж чадчихна. Гоног. Одоо та бүхэндээ эхнэр нөхрийн хатуу тоглоомыг үзүүлье. Энэ хоёр үнэхээр сонирхолтой хосууд шүү. Яаж учрахаараа яг адилхан төрлийн сонирхолтой хүмүүс хоорондоо учирдаг байна. Яг байж болно л да. Гэхдээ яг ийм сонирхолтой хүмүүс учирна гэдэг бол бас ховор тохиолдол шүү. Тэд нэгэндээ үнэхээр гинтийн бэлэг барьж чаддаг. Гэхдээ мэдээж хатуу. Тоглоом бол хатуу. Гэхдээ тоглоом тоотон дээр гэж бас ярьдаг.
Нэг бодлын гоё л доо. Эхнэр нөхөр хоёр гинтийн сюрпризээр дүүрэн өглөөг ухтана гэдэг бол үнэхээр гайхалтай. Гэхдээ би ийм сюрпризийг бол хүсэхгүй. Яагаад гэвэл арай л хатууд нь л та. Хүний дур сонирхол хобби гэж. Реми Гайлер гэдэг залууг та бүхэндээ танилцуулъя. Энэ залуу бол үнэхээр сахилахгүй. Тийм ч учраас та бүхэнд танилцуулах нь зөв болов уу гэж бодлоо. Тэрний хийсэн үйлдэл болгон цаанаа хоржоонтой. Магадгүй энэ бол хүмүүст сюрприз барьж байгаа мэт боловч хүмүүс тэрийг ойлгохгүй байх тохиолдол бас их байна. Гэхдээ л та бүхэнд бол сонирхолтой байх гэж бодож байна. Одоо та бүхэндээ энэ залуугийн нэг сонирхолтой сахилахгүйтлийг та бүхэнд үзүүлье. Ер нь хүмүүс сарсан багууханд ер нь хэр ханддсан бол би л сарсан багууханд дургу амьдралдаа харч үзээгүй харахыг ч хүсдэггүй. Гэхдээ хин нэгний хажууд хаа нэгтээ гинт сарсан багуухаа гараад ирвэл хүмүүс яаж хүлээж авт юм бол сони юм шүү те. Тийм ч тааламжтай хүлээж авахгүй болов уу гэж бодож байна. Аимшигтай. An invisible man sleeping in your bed. Oh, who you gonna call? I ain't afraid of no ghosts. I ain't afraid of no ghosts. Who you gonna call? If you're all alone, pick up the phone and call. I ain't afraid of no ghosts. I hear it likes to dance. I ain't afraid of no ghosts. Who you gonna call? You have a dose of a freaky ghost, baby. You better call. Худалдааны төвд та явж байхдаа өөрийнхөө биеийг сайн анзаарч явах хэрэгтэй. Өөрийгөө ч гол нь биш лээ. Өрөөлийнх нэг нь таны биед талдаад байгаа юм биш үү? Та хин нэгний хохирогч болох үү те? Аимшигтай шүү. Ялангуяа секси хүчирхээлэлд өртөх үедээ болгоомжтой. Зайнаас эзэмдэгчд бас цаан ч байд юм байна. Сонирн байгаа. Одоо бичлэг үзье. Yes, yes, yes. Гэнтхэн орч ирдэг шүү дээ. Дээхэн үед YouTube дээр тавигдсан нэгэн сонирхолтой бичлэг байдаг. Тийм учраас MyTube үзэгчид энийг үзэхгүйгээр өнгөрч ерөөсө болохгүй. Зарим нь үзээгүй байж магадгүй. Энэ бол
Хоёр ихрүүд байгаа. Хоёр ихэр жоохон хүүхэд хоорондоо яаж ярилцдаг юм бол тэгтээ хэлд ороогүй байх таа шүү дээ. Үнэхээр сайн ойлголцдог. Тайтггүй. Гайхалтай шүү. Гүгү гага гиги дуги гүгү гага. Гүгү гага дуги гага гүгү гага дуги гага. Гүгү гага гүгү гүгү гага гүгү гүгү. Гүгү гага гиги гүгү гага гүгү гага. Гүгү гага гүгү гага. 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 Гүгү гага гүгү гага гүгү гага. Ихрүүдээ гэж. Та бүхэнд энэ ихрүүдийн хоорондоо ярьж байгаа энэ яриа нэг сонирн байсан болоо гэж бодож байна. Гэхдээ хоорондоо маш сайн ойлголцож чадж байгааг та бүхэн анзаарсан баг. Би яг хуу бяцхан хүүхдүүдтэй сайн ойлголцдогийнхаа хувьд бас орчуулж үзье гэж бодлоо л доо. Тэгэхээр та бүхнээс сонирн болоо гэж бодож байна. Энэ хоёр үнэхээр сонирхолтой зүйлийг ярилцсан. Одоо бичлэгээ үзье. MyTube нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаар сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Та бүхэн сонирхолтой элэг гүшин бичлэгүүд байгаа бол манай нэвтрүүлэгт ирүүлээрэй. Тэхийн тулд та бүхэн хажууд орж байгаа хаягдуу хандах хэрэгтэй. Хэрвээ тэгвэл та бүхэн Mongolian Funny видео сургалтанд оролцох боломжтой. Нэг хүн хэдэн ч бичлэг өрөөж болно. Харин ялагч нь маш өндөр шагнал авах болно. Та бүхэндээ зориулж MyTube нэвтрүүлгийг YouTube дээр байршууллаа. Хэрвээ та бүхэн найздаа үзүүлэхийг хүсвэл энэ хаяг руу ороорой. Үзэгч та бүхэндээ MyTube нэвтрүүлгээ үзүүллээ. Намайг хөтлөгч Рома гэдэг баяртай үзэгчтэй.